Чи бидрийг алхаар шийдсэн мэ? Хоол өгөхгүй бол бид нар өсөж өгөх штэ. Яана одоо. За бити маяглаад хилэг аргалчнаа. За тэгэхээр өнөөдөр бүтэц сайны оройн 21 цаг 44 минут болж байна. Тэгэхээр би 1 дахь, 2 дахь, 3 дахь өдөр 3 өдөр юм идэхгүй байх нэ. Өнөөдөр нэлээд сайн юм идэж аваад маргааш нөгөөдөр 3 хоног өсөе. Чадах нь хамтдаа харцгаая. За найз минь надад хоол хийцэн байлээ. Ямар хоол юм бол хамтдаа харцгаа. Пүү! Вау! Ямар гоё хоол хийцэн бэ. За баярлалаа найзтай. Хоол хийж өгдөг найз ч бас алчиг найз шүү. За сайхан хоол хийж өгсөн найзтай маш их баярлалаа. Амсаа үзчих ямар хоол. Соус энтертэй. Янз юм болж байна. За мацаг бариад эхний өдөр маань болж байна. Та бүхэндээ ямар зүйлийг идэж хэрглэж ууж байгаа одоо харуулъя. За мацаг бариад 24 цаг болчлоо. Өнөөдөр өдөржингөө өссөн. Одоо орой болж байна. Өсгөн огт болцсон. Амнаас бол эвгүй өнөр гарч байна. Ацетон гэмээр сони металч юм шиг. Энэ юуны шинж вэ гэхээр одоо бол жинхэнэ тэр кетоны биеийн миний илгнээс үйлдвэрлэгдэж байна. За одоо сайхан мөч рүү орж байна гэсэн үг. Хоол идэхгүй 48 дахь цаг дээр явж байгаа. Үнэхээр гайхалтай мэдрэмж. Би амьдралдаа анх удаага л 2 хоног хоолгүй явж үзэж байна. Үнэхээр надад бол гоё таалагдж байна. Ямар ч гэсэн маргааш хүртэл тэсхийг хичээж лээ. Хоол идээгүй 40 дахь цаг дээр миний зүрх дээсээ толгой ирэхэд шатраад хударсан. Тийм учраас би яг бодсон. Би өөрхөн электролуудын тооцож үзэхэд би ганцхан калийг аваагүй. Калийг за гайгүй илгүүдэй гэж бодсон ч бас тэгж бодож болохгүй юм байна. Нэг банан идчихлээ. Мацхан баг зэргийн эвдэлчлээ. Жохон санаа зовчлоо. Банан идэж байгаа нь өөрхөн калигаар өгч байгаа гэсэн үг. Банан идсэний дараа бол зүрх дэлсэн гайгүй болоо толгой өрхөн ч гэсэн гайгүй болцсон. Тийм учраас дараагийн олон хоногийн мацаг барилт болох 5 муу 7 хоногийн мацаг барилт дээр би заавал калийг нөхөх тийм эрдэсийг заавал авах хэрэгтэй гэдгийг ойлголоо. Эмийн сангуудаар хайж үзлээ. Гэвч яг калийг нөхөх эрдэсийг бас зардгүй юм байна. Заавал сахарын агуулмжтай багахан калитэй электролит зарна гэх шиг. Тэрэн дээр нэг олигтой болохгүй учраас банан идээд баг зэргийн мацхан алсан байгаа. Маргааш юу гэдгийг та бүхэнд харуулцгаая. За манайхаа 3 өдөр юм эцсэнгүү тэсээ гарчлаа. Өөр дээрээ жижигхэн сорилт тавиад түүндээ хүрсэндээ маш их баяртай байна. Та бүхэн харж байгаачлан би нүрээ 3 хоног угаагаагүй, усч хүргээгүй, тосч түрхээгүй. Гэтэл миний нүур маань гялтганаал маш сайхан харагдаж байна. Миний бүр нүрний өөгч бараг алга болчлоо. Энэ бүхэн юуг илтгэж байна гэх юм бол энэ 3 хоногийн мацаг барилт маань миний эрүүл мэндэд маш эргээр нөлөөлжээ гэсэн би дүгнэлт гаргалаа. За манайха хамгийн гол чухал зүйл бол олон хоног мацаг барьсан бол маш энгийн байдлаар хоолоо оруулах ёстой. Гэмтхэн шууд хүнд пицца ч юм уу бууз мууз хуушурцсан юм бол идэж болохгүй. Эхлээд хөнхөн уурга авч байгаа. Дараа нь хүссэн хоолоо идэх ёстой байгаа. За өндгөн баг зэргийн амтлаад давс цацчи.
Йоо олон хоол идэхгүй ч зүгээр нэг ганц өндөө ийдсэн чи ямар гоё амтгдсан юм бэ. 5 одтой рестораны хоолноос илүү гоё амтгдаж байна. За энэ хүртэл үзсэн та бүхэнд маш их баярлалаа. Эргээд уулзцгаая. Түр баяртай.